За одоогоос нэг 20 жилийн өмнө 2004 оноос яг Иракийн ажиллагаа, Балданы ажиллагаа, НАТОгийн мандаттай ажиллагаан дээр манайх бас оролцож ирсэн. Ингээ ер нь бол нэг 2-10 жил буюу 20 жилийн хугацаанд манай улсын батлан хамгаалах салбар бол бас нэлээд олон улсын төвшөнд туршлага судалсан. Ерөнхийдөө бол бас жишээлбэл юугаар ботход энхийг дэмжих ажиллагаа Африкийн орнуудаар ботход ч гэсэн хүртэл бас манай залуучууд маш их чадвартай шинэ үеийн цагийн технологийн мэдлэг хэрэглэх чадвартай болсон. Тэгэхээр сүүлийн 20 жил бол манай батлан хамгаалах салбар бол бас хов хүний хүний нөөцийн хувьд ч тэр зэвсэг техникийн хувьд ч тэр бол нэлээд орчин үеийн болж чадсан. Олон залуучууд англи, герман, франц хэлтэй болсон. Олон мянган залуучууд бас энэ энхийг дэмжих ажиллагаа болон НАТОгийн бас Балданы статустай ажиллагаанд оролцсон. Эндээс бол бас манай батлан хамгаалах салбар бол бас шинэ үеийн бас дэлхийдээ хөл нийлүүлэх ийм зэрэгцээ явах боломжтой болсон. Нөгөө талаас сүүлийн үеийн энэ дэлхийн нийтийн докторгүй байдал, дайн бүхий байдал, энэ цагийн байдал үүссэн байгаа үедэх нөхцөл байдлыг харж байхад бол технологи бол маш өсрөнгөө хөгжлөө. Ялангуяа энэ ковидын цар тахлын үед шинжлэх ухаан 12 жилийн хурдаар багадаа хөгжлөө. Тэгэхээр энэ орчин үеийн дайн Балданы ажиллагаа бол маш технологичсон болчлоо л доо. Тэр энэ дээр бол бас яг энэ цаашдаа батлан хамгаалах саяны Батцан бүрлэг гишүүний яриад байгаа энэ үндэсний сүрэн дэвсгэрлэх чадвах гэдэг энэ асуудал маань илүү энэ хэмэл оюун ухаан болон дэвшилтэд энэ технологитой холбоотой зүйл болж байгаа. Тэгэхээр цаашдаа бол бас яг энэ дэвшилтэд технологи, хүний нөөц дээрэс нь энэ болшгүй аюул залд бид бэлэн байх гэднэр асуудлаа бас их хурл дээр бас процессын дахин инженерчил гэж яриад байгаа. Энтэйгээ бас нэг юм илүү уялдуулсан байдлаар сургалтын орчин, энэ гурвалсан орчин эднийг сайн хийх заашгүй шаардлагатай болчиход байгаа. За хоёрдугаарт нь болохоор яг энэ гамшигын нөхцөл байдал, гал усны аюул, цаашлаад газар хөдлөлт гэсэн бас том аюул занал хэвээрээ байгаа. Энэ үед зөвхөн энэ батлан хамгаалах салбарч гэдэг юм уу, цэрэг гэдэг юм уу, онцгой байдал гэхээсээ илүүтэйгээр тэр аюулын зэрэг үүсч болзошгүй газар нутаг байгаа хүмүүсийг бас чадахжуулах, хуучнаар иргэний батлан хамгаалах тийм үү, иргэний тэр мэдлэг чадах. За зарим тохиолдолд сүүлийн үед бас хүмүүс энэ National Guard буюу үндэсний Guard гэж яриад байгаа. Энэ зүйлүүдтэй бас хамтарч хоршиж ажиллах чадварыг нэмэгдүүлмээр байгаа юм. Тэгэхгүй бол тодорхой эрсдлийн нөхцөл байдалд иргэд өөрсдөө давхар эрсдлийн зэргийг нэмэгдүүлэх хэмжээнд нөгөө зуудан дээр зууд гэдэг шиг нөхцөл байдал үүсчих гээд байгаад байгаа. За тэгэхээр жишээлбэл сая манаас хилэнгийн бүсд байгаа хүмүүс ч гэсэн айлууд ямар ч сан дундаа нэг хотел дундаа нэг гал үлэгч төхөөрөмжтэй байх ёстой юм байна гэд авч явах жишээтэй байгаад байгаа. Тэгэхээр юмыг ингээд нөгөө олон талаас нь зөв efficient буюу үр ашигтай хөгжүүлэх тал дээр нь бид нар нэлээд бодлого бодох хэрэгтэй байна гэж харагдаж байгаа. За хоёрдугаар тэр сая хэлж 171 байхаас энэ 69 байгаад байна гэж. За тэр 66 90 хайх стейшн байх ёстойгоос 51 байгаад байна гэдэг. Одоогоор хангалт 57% гэдэг ч юм бол хангалтгүй байна л да. Тэгээд энэ зээл тусламж гадны орны болон энэ юмнуудыг нэмээд 80% л байна гэж. Тэр энэ бол эргээд нөгөө зөвхөн нэг салбарын асуудал гэхээс илүүтэйгээр энэ бол үндсэн хуулийн асуудал. Монгол хүний амьд явах хэрэгтэй холбоотой асуудал. Эрүүл аюулгүй орчинтой холбоотой асуудал. Тэрийг хангах стандартын тухай асуудал. Тэр нь төр өөрөө баталгаа гаргаж өгч явах хэрэгтэй асуудал. Тэгэхээр дараагийнхаа бас энэ төсвийн хилцүүлэг дээр энэ зүйлүүдээ салбарын хүмүүс яг үндэслэлтэй, зоригтой тодорхой хилээд яваасаа гэж хүсэж байна. Зүгээр биднэрт байгаа нэг түгээмэл зүгээр нэг зүй тогтлын алдаа байгаад. Яаж юм гэхээр аливаа асуудлыг ингээд хооронд нь төр зэсэг шийдвэр гаргахтаа ч юм уу, аливаа нэг хөрөнгө оруулалтын зүйлийг ярихдаа уялдаа харилцан хамааралтай түүний цаана байгаа ач холбогдол логикийг нь харж иж энэ судалгаатай шийдэх хэрэгтэй байдаг. Би сангийн сайдыг бас буруутгаж чадахгүй байдаг. Яг тэгэхээр ингээд нэг талаас бол иргэд бол тэдэн хувиа төсвөө танахаас за ингээс 9% гээд Стүриат багчдыг бууруулна гэдээ өчтдөг. За тэрүүгээр нь хөрөнгө оруулалтын зардлыг ерөнхийлөгчийн хориг араас 20% гээд ингээд тэгшдгээ хасчдаг. Тэнгүү тэнд нь дахиад алдаанууд гараад байгаа. Тэр аливаа асуудлыг шийдвэрлэхдээ их амьдралтай, судалгаатай, үр дүн нь ингээд чиглэсэн зорилгодоо хангахуйц эцсийн дүндээ хууль хэрэгждэг, хүний эрхийг дээдэлдэг зүйл дээр л бид хаана анхаарч анзаарах хэрэгтэй болов уу гэж бодож байгаамаа. Тэгээд энэ үгийг онцлж хэлэх гэсэн.